Сайн байцгаана уу? Та бүхэндээ Говьсөнбөр аймгийн Сүмбэр Сүмээ Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн математик мэдээллийн технологийн багш Энхой миний бие мэдээлэл харилцаа холбооны технологи боловсролын нээлттэй нөөцийг сургалтанд ашиглах арга боломжийн талаар танилцуулж байна. За та бүхэндээ хамгийн эхлээд Lev2Gov.m-ийн сайтнаас 5 дугаар ангийн математик хичээлийн тойрог дугуй гэсэн хичээлийг танилцуулж байна. За энэ хичээл нь онол, дадлага, тест гэсэн 3 хэсгээс бүрдсэн байна. За та бүхэн ажиглаж байгаах За энэхүү хичээлийг багш сургалтандаа ашиглаж болохоос гадна сурагчид бие даанга гүнзгийрээ судлах мөн давтан тухайн хичээлийг үзэх боломжтой юм аа. За энэ онлын хэсэгтээ болохоор тойрог, дугуй, радиус, диаметр, хөвч гэдэг ойлголтыг өгч байгаа та бүхэн ажиллаж байгаа хаа. За энэ хичээлийг танилцуулж байгаа гол зорилго гэх юм бол та бүхэн интернет ашиглан өөрийн мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэхээс гадна багш өөрийн арга зүйтэй энэ тухайн цахим хичээлүүдийг ашиглах боломжтой юм аа. Мөн сурагчид энэ цахим хичээлүүдийг ашиглан өөрийн чадварыг хөгжүүлж тэр тухайн мэдлэгийг улам хөгжүүлж судлах боломжтой юм аа гэдгийг та бүхэндээ танилцуулж байна. За дадлага гэсэн хэсэг рүү орж танилцъя. За энэ радиус олох тоглоом байна. Энэ солир, энэ шугам тойргийн радиусыг олно. За эхлүүлье. За энэ солирыг энэ шугамаар хэмжинэ. Шугамаа авлаа. 2 дээр давлаа. За энэ 3. За 2 гэсэн даруул 3 гэж байгааз. За тийм учраас зөв хариулт гарсан тохиолдолд дараагийн тэмдэг солир маань гарч ирнэ. За зөв хариулсан тохиолдлын доноо нэмэлт явж байгааг та ажиллаж байгаа хаа. За диаметр одлох дадлага ажиллана тий. За мөн адилхан. За гих мэтчлийн цаашид үйлчлэнэ. За тест гэсэн хэсэг рүү оръё. За тест 1. За энэ болохоор тойргийн тухай онлын мэдлэг байгаа та бүхэн ажиллаж байна. За тойргийн радиус гэж юу вэ гэсэн асуулт байна. За эхнийхийг сонгоё. Оруулах товчийг дарлаа. За зөв байна гэ оноо маань 10 болж өөрчлөгдсөн байгааг та бүхэн харж байгаа хаа. За диаметр гэж юу вэ гэж. За үүнийг сонгочихъя. Оруулах дарлаа. 3 байна. Оноо нэмэгдээгүй байгааг та бүхэн харж байгаа. За гих мэтчлийн энэ
тестэнд хариулж явна. Энэ бол онлын мэдлэгийн тест. За тест 2 руу оръё. За энэ болохоор бодлогын тест байна те. Та бүхэн ажиллаж байгаа хаа. За 4. За зөв байнгийн оноо нэмэгдээ яваад байна. За бодлого руу ороод тест 3-ыг үзье. За энэ болохоор тойрог. За ийм 3 төрлийн тест те хүүхдүүд ажилланаа. Тесттэй ажилласнаар хүүхдүүд өөрийгөө хэрхэн хэмжээлийг ойлгож авснаа тэмдэглэх боломжтой юм аа. За ийм цахим хичээлүүдийг энэ Love2 Gov.mn гэсэн сайтн дээр байршуулсан байгааг та бүхэн ажиллаж байгаа хаа. За мөн энэ сайтн дээр XOO Coffee-ийн хэрхэн ашиглах талаар заавруудыг байгааг та бүхэн ажиллаж байгаа. За үүнээс би хамгийн гол болох цахим хичээлээ та бүхэндээ танилцуулъя. За энд 2, 3, 4, 5 дугаар ангид ашиглагдах цахим хичээлүүд байгааг та бүхэн харж байгаа. За эндээс за Монгол хэл хэсгийг сонгоё. 4 дугаар ангиас гэгдгшийн дүрм гэсэн хичээл байна. За мөн онол дадлага тест гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна. За гэх мэтчлэн хичээлүүдийг 2-оос 5 дугаар ангийн багш нар хичээлд авч ашиглах боломжтой юм аа. За дараагийн та бүхэндээ танилцуулах вебсайт бол e-content edu.mn гэдэг. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яамнаас санаачлан бэлтгэсэн интерактив хичээл цахим сурах бичгүүд байрших вебсайт юм аа. Үүн дээр 1-ээс 12 дугаар ангийн бүх сурах хэрэгчүүд байршсан байгааг та бүхэн ажиллаж байгаа хаа. За би та бүхэндээ 7 дугаар ангийн мэдээллийн технологи гэсэн номыг танилцуулъя. За энэ цахим сурах гэж байгаа. За ингээд хулганаараа нэг товшиход хуудас маань солигдож байгааг та бүхэн ажиллаж байгаа хаа. За багш тухайн хичээл дээр сурагчдад ажиллуулах дадлага ажил мөн тухайн номын хуудсыг ашиглах бол мөн энэ номны хуудсыг татаж авах боломжтой. За татаж авахын тулд тухайн хуудсан дээр хулганы баруун товчоо товшоод save image as гэсэн командыг өгнө. За ингээд энэ номны 13 дахь хуудас татагдж байгааг та бүхэн эндээс харж байгаа хаа. За татагдсан хэсгийг шалгая. Энэ номны 13 дугаар хуудас татагдсан байна. Файл хэлбэрээр та бүхэн харж байгаа хаа. За гэх мэтчлэн эндээс бүх ангид ашиглагдах ямар ч сурах бичгийг зураг хэлбэрээр татаж авах боломжтой. За мөн энэ сайтанд интерактив хичээлүүд байршсан байгаа. Математик, физик, хими, биологи гэсэн хичээлүүд байршсан байна. За та бүхэнд эндээс математикийн дүрсийн талбай гэсэн хичээлийг танилцуулъя. За дүрсийн талбай гэсэн хичээл рүү ороход энэ цонх нэгдэж ирж байна. За энэ болохоор 4 үнцгтийн талбай болох 4 үнцгтийн талбайнуудын ангилал байна те. Параллелограмм, тархиз, 4 үнцэгт, зөв олон үнцэгт, дуун сегментийн талбай, үнэлгээ гэсэн хэсгүүдээс бүрдэж байна тийм ээ. За тархизын талбай гэсэн хэсэг рүү ороход эхний хэсэгт нь болохоор параллелограммын талбайг олох теорем байна те. Та бүхэн ажиллаж байгаа. За дараагийн цонхонд болохоор параллелограммын талбай олох бодлого байна. За энэ дээр болохоор зураг нь өгөгдсөн, мөн бодлого нь өгөгдсөн байна. За 12-ыг 5-аар хурцлахаар 60. За үр дүн гэсэн хэсэг рүү орж хариултаа шалгах боломжтой. Зөв хариулт 1 оноо гэж байна.
За дараагийн хэсэг буюу би рүү ингэж шилжин дараагийн бодлого. За мөн эндээс хариултаа сонгоод үр дүн гэж болоход буруу байл ингэж оноо гарч байгаа та бүхэн ажиглаж байгаа. За энд байшинтай хэсэг рүү ороход болохоор нүүр хутраа шилжинэ. За энэ номны зурагтай хэсэг рүү оронгууд геометрийн салбарт нээлт хийсэн эрдэмтдийн товч танилцуулга байгааг та бүхэн харж байгаа хаа. За энэ болохоор Александр Герон гэдэг хүний танилцуулга байна. За энэ асуултын тэмдэг рүү оронгууд тухайн веб сайттай ажиллахад хэрэглэгдэх тэмдэглэгээнүүдийг тайлбарласан байна. За та бүхэн ажиглаж байгаа. За гэх мэтчлэн энэ 1 2 3 4 5 за энэ үнэлгээ гэсэн хэсэг рүү орж өөрийгөө энэ цахим хичээлийн дадлага ажлыг ашиглахдаа хэр оноо авсан гэдээ ажиглах боломжтой. За эндээс 9 бодлогоноос 2-ыг хариулсан байна. За 1-ийн зөв хариулсан байна гэдэг нь гарч ирж байна. 22.2% үнэлгээ авчээ гэж хүүхд өөрийгөө үнэлэх боломжтой юм аа. За хаах тавчийг дараад гарчуулна. За гэх мэтчлэн хичээлүүд байрсан байна. За та бүхэндээс биологийн нэг хичээлийг танилцуулъя. За энэ дээр биологийн багш энэ хичээлийг ашиглах бас боломжтой байна. Мөн бас эдгээр сэдвээс бүрдээд үнэлгээ гэсэн хэсгээс бүрдэж өгсөн байгааг та бүхэн харж байгаа хаа. За гэх мэтчлэн хичээлүүд байгаа. За ингээд математикийн гэхэд 5 6 7 8 9 10 11 12 хичээл байрсан байна. За дараагийн та бүхэнтэй танилцуулах веб сайт бол ур чадвар ITVD гэсэн нэмэн гэсэн сайтнаас танилцуулж байна. За энэ болохоор багшийн мэргэжил дэвшүүлэх институтээс хичээлийн сайн технологийн сан бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд гаргасан веб сайт байна. За энэ веб сайтн дээр болохоор 2013-аас 2014 2014-аас 2015 оны хичээлийн жилийн багш нарын сайн хичээлүүд бүх мэргэжлээр байрсан байгааг та бүхэн ажиллаж байгаа хаа. Жишээлбэл энд хичээлийн ангиллууд байна те. За энд хичээл заасан багш аймаг нь за энэ хичээл дээр авсан шинжээчдийн үнэлгээ байгааг та бүхэн харж байгаа хаа. За та бүхэндээ эндээс за мэдээллийн технологийн хичээл нийт 15 хичээл байгааг та бүхэн харж байгаа. За эндээс зураг тууц бүтээцгээ гээд Давхай аймагийн Цолбон багшийн хичээл байна. За энэ багшийн өгсөн шинжээчдийн үнэлгээ доор нь дүгнэлтийг бичсэн байгааг та бүхэн харж байгаа хаа. За энэ уншигчдын оруулсан сэтгэл байна мөн. Тухайн багшид өгсөн тийм ээ. За та бүхэн энэ хичээлийг үзээд өөрийн арга зүйгээ хөгжүүлэх мөн сурагчдад хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар санаа бодлыг авч хэрэгжүүлээрэй. За энэ болохоор сургуулийн сэдв ангитайгаа гарч ирж байна тий. Ингээд 40 минутын хичээлийг бүтнээр нь байршуулсан байгааг та бүхэн харж байна. За мөн биологи эрүүл мэндийн хичээлүүд байна.
За энэ урд өдрийн уралдаан 2013 гэсэн холбоос руу орсон байна. Тийм ээ. За дараагийн та бүхэндээ танилцуулах вебсайт бол хан академи хичээлүүдийг байгаа. За хан академи. Хан академи.org. За энэ вебсайт руу орохын тулд та эхлээд өөрийн хэрэглэгчийг үүсгэсэн байх шаардлагатай. За энэ дээр би өөрийн Ecoyom гэсэн хэрэглэгчээр орсон байна. За та бүхэндээ нэг вебсайтын талаар танилцуулъя. За энэ вебсайтн дээр ийм цахим хичээлүүд байрлсан байна. За мөн ийм их цахим хичээлүүд байрлсан байна. За цахим ийм бас сурагчдын талаархыг хүлээсэн төвөр хичээлүүдэд та бүхэн харж байгаа. За энэ сайтны талаар товчхон танилцъя. За энэ вебсайтын зорилго бол насан туршдаа тасралтгүй суралцна гэсэн зорилготой. За хан академи видео хичээлүүд нь сургалтын арга зүй, агуулга, сурагчдад хүрч байгаа байдал, уламжлалт сургалтын арга зүйгээс шинэлэг, суралцагчдад судалгаатууныг бие дааг гүнзгийрүүлэн ойлгож, танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн байжуулахад үр дүнтэй учир сургалтанд нэмэлт хэрэглэгдэхүүнээр хэрэглэснээр багш нарын ажлыг хөнгөвчилж байгаа билээ. За энэ дээр болохоор дэлхийн бүх орнуудын сайн багш хичээлүүдийг монгол хэлнээ орчуулж оруулсан байгаа. За энэ хан академиг хичээлийг нийт 36 орны хэл дээр орчуулсан байна. За та бүхэндээ нэг хичээлийг сонирхуулъя. За 6 дугаар ангийн математик. 6 дугаар ангийн математик гэсэн хэсгээс сөрөг тоо гэсэн хичээлийг сонгоё. Та бүхэн ямар хичээл байгааг анзаарч ажиллаж байгаа. За сөрөг тоо. За сөрөг тоог тайлбарлан харуулах гэдэг хичээл рүү оръё. За энэ дээр ингээд тайлбарлсан байгааг та бүхэн харж байгаа. Мөн энэ хүүхдээс хариугаа шалгаж болох нэ. За сөрөг тооны удирдлагыг YouTube дээр байрласан хичээлийг шууд үзэх боломжтой. За та бүхэн ажиллаж байгаа хэрэг. За энэ Монгол дээр ашигласан хичээл байна тийм ээ. За энэ хичээлийг багштад авах ашиглах боломжтой. За би та бүхэндээ танилцуулъя. YouTube руу шууд орно. За YouTube дээр байрласан хичээлийг би өөрийн ашигладаг видео даунлоадер програмаар татаж авъя. За үүний линкийг копидоод за даунлоадер дээр паст хийхэд энэний линк гарч ирж байгааг та бүхэн ингээд харж байгаа. За даунлоод дээр дарахад энэ хичээлийг татаж авч байна. Та бүхэн ажиллаж байгаа хэрэг тийм ээ.
мөн тэгээд та энэ сайтнаас за өөрт хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг мөн үзэх боломжтой. За энэ сайтыг та бүхэн харж байгаа хаа. За гэх мэтчлэн маш олон хичээлүүдийг та бүхэн эндээс татаж авч хичээл сургалтанд ашиглах боломжтой. Та бүхэн анзаарсан бахаа. За жишээлбэл биологи хичээл рүү оръё. За биологийн ийм маш олон хичээлүүд байршуулсан байна. Сексийн онол руу оръё. За мөн хичээлүүд байршсан байна тийм ээ. За англи хэл дээр байна. За та бүхэнд дараагийн вебсайт болох нээлттэй боловсролын нөөц нээлттэй хичээлүүдийг сургалтандаа хэрэглэж буй багш нар судлаачид боловсролын байгууллагын мэргэжлүүдийн клубын вебсайт K12.mn гэсэн вебсайт байна. За энэ вебсайтн дээр болохоор хаан академийн хичээлийг хэрхэн сургалтандаа ашиглаж болох талаар энэ клубын хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, жагсаалт, ихтгэл байгааг та бүхэн гээд харж байгаа хаа. За би толбич гэсэн хэсэг рүү ороод математик гэсэн хичээлийг сонгоё. За энэ дэр мөн математикийн маш олон хичээлүүд байрсан байна. Та бүхэн харж байгаа хаа. За адилжуулт гурвалжин аксиом анхны дуу 10. За үржүүлэх үйлдэл гэдэг. За энийг сонгочихъя. За мөн энэ хичээлүүд нь YouTube дээр байрсан байгаа та бүхэн харж байна тий. За та бүхэн энэ байршсан хичээлийг мөн татаж авч ашиглах боломжтой. Мөн та хичээлүүдийг сургалтандаа ашиглах бол заавал тухайн хичээлийн их сурвалжийг дурдж байгаарай. За жишээ нь энэний их сурвалж болохоор оюуны бүтээлийн өмч, зохиогчийн эрхтэй бүтээлийг ашиглах дэлгэрэнгүй мэдээллийг хаягаар сонгоно гэж байна тийм ээ. За энэ зөвлөмжийг заавал уншиж энэ хичээлийг ашиглаж байгаарай.
За ингээд би та бүхэнтэй энэ бичлэгээрээ нийт 5 вебсайт танилцуулсан байна. За та бүхэн энэ вебсайтнаас өөрийн хичээл ашиглах боломжтой зөвлөмжүүдийг татаж авч ашиглаж болно. За та мөн ашиглахдаа энэ хэрэглээнийг хаанаас татаж авч хэн гэдэг хүний бүтээлийг ашиглаж байгаа их сурвалжийг заавал сурагчтай танилцуулж байгаарай. Энэ нь оюуны өмч буюу зохиогчийн хэрэгтэй холбоотой гэдгийг мартаарай. За та бүхэн танилцуулсан вебсайтаа эхнээс нь хэлээ авъя. E-content Edu-цэгийн байна. За энэ болохоор захим сургагч буюу интерактив хичээлүүд байршсан вебсайт байгаа юм аа. За дараагийнх нь болохоор K12-м байна. Энэ болохоор YouTube дээр байрласан хичээлүүдийг мөн оруулж өгсөн байгаа. Мөн хаан академийн хичээлүүдийг ямар хичээл байрласныг мөн оруулж өгсөн. Мөн багш нарын эрдэмтдийн бичсэн зөвлөмжүүд байгаа. Та бүхэн түүнтэй танилцаарай. За мөн ур чадвар гээд багшийн мэргэжлийн дэвшилт хэсгээс гаргасан ийм вебсайт байгаа тийм. За энэ болохоор багш нарын сайн хичээлүүд хүнд байрших зэрэгтэй шинжилгээчдийн үнэлгээ байгаа гэдгийг түүнд хэлсэн байхаа. За мөн лаптоп. За энэ вебсайтн дээр болохоор багаангийн хичээлд ашиглах захим хичээлүүд байршсан байгаа. Та бүхэндээ танилцуулсан. Жишээл монгол хэл рүү орохдоо мөн ийм хичээл байна те. За та бүхэн миний танилцуулсан вебсайттай танилцаж өөрт хэрэглэгдэх хичээлүүдийг татаж авч ашиглаарай. За анхаарал тавьсан баярлалаа.